За маш товчхон. За Монголын өнөөдрийг хүртэлх ингээд маргаантай байгаа алдаатай ч гэдэг юм аимшигтай юм шийдвэрүүдийн тухай маш богинохон хуваалцаж байгаа. За оюутлын хөрөнгө оруулалтын гэрээ 2009-2015 өнөөдрийг хүртэлх хугацаанд маргаантай хэвээр байна. Гэхдээ энэ зүйлийг харах юм бол маргаад байх юм байхгүй. Бүх зүйл маш ойлгомжтой. За улсын хурлын ажлын хэсгийн хэсгүүдийн 2018-2021 оны дүгнэлтүүд, за Монгол улсын ерөнхий аудитын газрын тайлан 2025 оны 12 дугаар сард болсон сонсголын үйл явдлууд. За ингээд улсын хурлын гишүүнч гэсэн одоо өмөлдөж ирээд энэхүү аимшигтай гэрээний тухай бас мэдэгдэж ирсэн. За ингээд энэ болгоноос ингээд хараад дүгнэх юм бол хуулиар зөвшөөрөгдсөн ч бүтцэн ирээдүйн ашиг дээр өр тавьсан бол тэр нь эдийн засгийн колончлалын зөөлөн хэлбэр болж хувирсныг шууд харуулна. За мэдээж би энийг бол маш одоо гүн гүнзгий та бидний мэдэхгүй гүн ухаан гэдэг юм уу тэр зүйлээр дүгнэж харж байгаа. За Эрдэнэт үйлдвэрийн 49% хувьцааны маргаан бол маргаад байх юм бас байхгүй гэдэг юм дээр маш ойлгомжтой. Үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтүүд 2016-2020 онд гарч байсан шүүхийн шатдараас нь шийдвэрүүдээс дүгнэж үзнэ. За ингээд дүгнэж үзэх юм бол төрийн өмчийн хувь зай тодорхойгүй үед ард түмний баялаг эрх мэдлийн тоглоом болдог гэдгийг маш тод нотлогоо гэж ингэж харж байна. За жидүү сангийн зээл. За энэ бас маргаантай. Гэхдээ маргах юм байхгүй гэдэг шүү дээ. Маш ойлгомжтой. Авилгалтай тэмцэх газрын шалгалтын материал 2018 оны шүүхийн шийдвэрүүд нэр бүхий гишүүдийн огцролт. За эдгээрээс дүгнэж харах юм бол хөгжлийн сан, улс төрийн сан болон хувирвал иргэдийн боломж хулгайлагддаг гэдгийг маш тод томруу нотлогоо болж байна. За хөгжлийн банкны зээлийн асуудал өнөөдрийг хүртэл ярьж байгаа. Барьцаагүй гэж байгаа. Иргэн төлөлтгүй зээл гэж байгаа. Иргэн төлөлтгүй юм бол энийг зээл гэж нэрлэдэг юм уу? За ийм нэрийдлэр улс төрийн нөлөөтэй компаниудын төвлөрсөн санхүүжилт 2022 оны улсын хурлын сонсгол, прокурорын яллах дүгнэлтүүд, ил тод босгосон зээлгчдийн жагсаалтаас за дүгнэхэд хөгжлийн нэр дор авсан өр ирээдүйн хүүхдүүдийн мөрөн дээр буудаг гэсэн маш тод нотлогоо. За бас нотлогооны тухай яриад байгаа. Маш ойлгомжтой. 5 толгой нүүрсний экспортын гэрээнүүд. За засгийн газрын ажлын хэсгийн тайлан, авилгалтай тэмцэх газрын мөрдөн шалгалтын материал. За эдгээрээс дүгнэхэд ил тод биш зах зээл бол харанхуйд хуваалсан баялаг юм. За үүний үр дүнд эзэнгүй хохирол үүсгээд одоо үндсэндээ ард түмний баялаг Монгол улсыг эзэнгүй хохирогч мэтэр маш одоо үнэлж баршгүй ийм хохирол учруулсан. Ийм зүйл болсон. За энэ зүйл одоо хүртэл ингээд шийдэгдээгүй явж байгаа. За хамгийн аимшигтай нь хууль өөрөө хулгай хийдэггүй. Харин хууль бичих эрх мэдэлтэй хүн ирээдүг барьцаалах юм бол тэр нь хамгийн хууль ёсны хулгай болно гэдгийн тодоос тод нотлогоо юм аа. За ингээд Монгол улсын гадаад өр өнөөдрийн байдлаар 33-аас 34 тэрбум доллар гэж. За үүнээс засгийн газрын өр бол 8-9 тэрбум доллар гэж байгаа. За ойролцоогоор гэж байна. За ингээд 1990 оноос хойш валютын алдагдал нь ихэвчлэн төлбөрийн тэнцлийн алдагдал, гадаад худалдааны алдагдал, валютын нөөцийн бууралт. За ингээд явсан. За Монгол улсын олон жилийн гадаад худалдааны алдагдaltaй явсан нийт хөрөмтлөгдсөн худалдааны алдагдал ойролцоогоор 20 гаруй тэрбум долларын хэмжээтэй гэдгийг эдийн засагчид тооцдог. За хулгайлагдсан баялгаа ард түмэн үнэлэх юм бол энэ нь албан ёсны тоо байхгүй боловч харин зөвхөн 2000-аас 2023 онд уул уурхайн экспортоос орсон орлого 20 тэрбум доллар. Үүнээс татврын алдагдал, офшор бүсэд шилжүүлсэн хөрөнгө, тендерийн авилга, нүүрсний хулгай зэрэг 2022 онд гэхэд 6-аас 12 тэрбум долларын одоо хулгай яригдсан. За зарим судлаачид бол 30 жилийн хугацаанд 20-оос 40 тэрбум долларын хэмжээний баялаг шууд болон шууд усаар гадагш урссан байж болцсогүй гэж
одоо тооцдог. Гэхдээ энэ нь бол улс төрийн болон судалгааны одоо маргаантай тоо. За туйлын бас үнэн гэсэн үг ш. Магадлал маш өндөр гэж байна. За эдгээр хулгай авилгал улс төрийн аимшигтай шийдвэрүүд нүүрлээгвэл Монгол өнөөдөр ямар улс байх боломжтой байсан бэ? Бодоод үзье гэж. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5,000-аас 6,000 доллар байх байсан. За хэрвээ баялагын санд 30 тэрбум доллар дотоодод хуримтлагдсан байсан бол үндэсний баялагын сан 20 гаруй тэрбум доллартай. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 12-оос 15 мянган доллар төрнө. Өөрөөр хэлбэл Монгол улс өнөөдрийн одоо дундаж Европын орлоготой, Азиа өндөр орлоготой эдийн засгийн одоо баталгаатай улс байх байлаа. За мэдээж дэд бүтцийн хэмжээнд бол 30 тэрбум доллартай байна гэсэн. 3-аас 4 одоо метроны системтэй байна. Бүх аймаг хатуу хүчтэй, замуудтай, эрчим хүчний бүрэн хараат бос байдал, дулааны шинэ станцуудтай, үндэсний баялагын сантай. Өөрөөр хэлэх юм бол Улаанбаатар хот бол Азийн жижиг Сингапур болох боломжтой байлаа. Мэдээж төгсрөлгүй, агаарын бохирдолгүй ийм хот, ийм улс болох боломжтой байлаа гэж дүгнэгдэж байна. Нийгмийн байдлаар нь үзэх юм бол хэрвээ авилгагүй байсан бол төр дэвтгийг итгэл өндөр, дундаж давхаргын хүн ам 60-аас 70%, залуус гадагшаад өрөх бол шаардлагагүй. Гадаад ажиллах хүч татах улс болох байлаа. За мэдээж одоо гадаадын хөгжилтэй орнуудтай харьцуулах юм бол Эстон, Чили гэх мэт одоо улс орнуудтай ойролцоо очих байлаа. Монгол бол ядуу улс биш. Монгол бол удирдлагын чанараар ядуурсан, ирээдүйгээ стратегжүүлээгүй ийм одоо улс юм аа гэж дүгнэхэл үрж байгаа. Аимшигтай гэдэг чинь энэ зүйл аимшигтай. Улаанбаатарын төгсөл бол замын асуудал биш гэдэг чинь. Энэ бол төлөвлөлтийн асуудал. Гайлын авилгал бол хил дээрх асуудал биш. Энэ бол ёс зүйн асуудал. Тендерийн хулгайч энэ төсвийн асуудал биш. Энэ бол ухамсарын асуудал. Гэхдээ бидэнд найдвар байна. Ямар найдвар вэ гэж? Цахимжуулалт, ил тод байдал, иргэдийн хяналт, залуучуудын боловсрол, залуучуудын оролцоо, хувийн хэвшлийн соёл энэ бүгд гэж. Хөгжил бол нэг том одоо шийдвэрээр ирчдэг тийм зүйл биш. Олон жижиг шударга шийдвэрүүдийн үр дүн юм аа хөгжил. Ийм учраас нийт ард иргэд маань бид бүхэн үүнийг бүтээжээ. Бид бүхэн жижиг асуудалтай ч гэсэн шудраг ханддаг. Жижиг хулгай луурыг ч гэсэн бид нар чимээгүй өнгөрөөдөг. Чимээгүй өнгөрөөснөөрөө бид бүхэн тэдний хамсаатан болж ингэсэн одоо үйл явдал, хэрэг явдалж байж болох юм. За ингээд бид бүхэн шийдэл байна. Ямар ч үсэн ардчилсан тогтцоод Монгол улсад бид бүхэн үндсэн хуулийн дагуу тайван замаар үзэл бодлоо илэрхийлж өөрсдийн амьдралыг засаж залруулах, нийгмийг соёлжуулах ийм одоо хүрээнд бид бүхэн бүгд оролцдог. Энэ гаргалгаа шийдэл энэ бүх зүйл дээр оролцох нь айгүй чухал байна гэж одоо хэлэх гээд байна.